бид нэг зүйлийг ойлгохгүй байх шиг юм. Ойлгоод папрод идэм үү? Их хурлын гишүүн чинь мандат авсан хүн байхгүй юу? Олон түмний мандат авсан хүн. Төр барьж байгаа хүн байхгүй юу? Тийм учраас олон түмний мандат авсан учраас энэ хүнийг тодорхой хэмжээний хуулийн хамгаалтууд байдаг. Нэг хүнээр төрийн шийдвэр гаргах тохиолдолч бий. Сонгуулийн үр дүнгээр шилээд дашбалбар тийм биш. Нэг хүнийг ямар нэг байдлаар яаж ч болох тохиолдол Монголын түүхэнд гарч болж шүү. Тийм учраас энэ мандатын эзнийг бол бас хуулиар хамгаалсан юмнууд хийж өгд юм аа. Одоо та нарын өнөөдөр ярьж байгаагаар бол ерөнхийлөгч, ерөнхий сайд бүгд тэгш хэрэгтэй байх ёстой юм байна. Маргаашаас эхлээд эднэрийн тэр машин тэргийг зогсоо. Тэр янз бүрийн хамгаалтаа явуулдгийг болиул. Ийм л зүйл хэлж штэ. Ийм л зүйл хэлж байна. Яг л одоо тэр үндсэн хуулийнхаа дагуу бүгдээрээ тэгш хэрэгтэй байх ёстой бол бүгдээрээ тэр машин тэрэг хамгаалтаа аваад тэгээ бол бүгдээрээ годомжиндээ гараад алхацгаа. Энэ төр тулстамгүй энэ Монгол орн. Энэ төрийн нууц гэж байд юмгүй юм. Олон түвний мандат авсан хүн чинь. Энийгээ бид нар буруугаар ашиглаад байгаа нөхдүүдийг харин одоо шийдэх тухай асуудал. Төр тогтвортой байх ёстой гэдэг үүднээс энэ бүх хамгаалтууд байдаг. Яагаад гэвэл эдгээр чинь шийдвэр гаргаж байгаа төрийн түшээ байхгүй юу? Төр авж байгаа улс байхгүй юу? Одоо өөрөө жишээлбэл сая судалгаа бол муу хийсэн мэл дээ. Солонгос тийм байдаггүй. Японд би 1.2 сая йен авдаг. Британд, Англид би 8 сарын тэтгэмж авдаг. Германд бараг насан турштай. Төрийн өндөр албан тушаалд ажиллаж ирсэн, нууцтай ажиллаж ирсэн улсууд. Европын дийлэнх орн ийм. Манай хуулийг хийхдээ Германы хуулийг харж ирсэн. Ерөнхийдөө манай хуульчин бол Германы хууль дээр суурилж ирсэн үндсэн хууль. Энэ заалтыг оруулахдаа тэгжил хийсэн билээ. Би тухайн үед бас үндсэн хууль яажсэн гишүүдээс асууж ирсэн. Яагаад ийм орсон юм бэ гэж. Энэ бол нууцын хугацаатай холбогдолтой маа гэж. Ийм л зүйл юм бил. Нэр томьёоны хувьд бол одоо өөрсдөө асуудлууд бол байж магадгүй. Тэгвэл 30 хэдэн жил явж ирснээр гин тухаардаг тэнгийн ухаан хойно гэдэг шиг юм байж болохгүй шүү дээ. Нэг бол тэр үндсэн хууль хийсэн улсууд тэнэг байсан байна. Нэг бол бид тэнэгэрсэн байна. 30 хэдэн жилийн дараа шүү дээ. Тэгэхээр бид нэр альва шийдвэрийг гаргахтаа маш сайн боддог байх хэрэгтэй. Ер нь шийдвэр гаргахтаа өнгөрсөн өнөөдөр ирээдүг гэсэн ийм 3 цагтар гаргах хэрэгтэй. Өнгөрснөө сайн мэдж байгаа, өнөөдрийгөө сайн авч байгаа хүн ирээдүг тодорхойлж чаддаг. Тэрнээс популизмор биш. Энэ төр Монголын төр. Монголын төрөө бид нар яаж авч явах вэ гэдэг асуудлыг л бид нар бодож энэ үндсэн хуулийн бүх юмудаа хийдгээ. Тийм учраас бас энэ дээр ажлаас гараад ажиллахдаа тэр өмнө ягаад энэ орсныг хараараа Германы хуулийн тогтолцоонд түшгэлж ингэж хийсэн бilé. Тэгээ энэ үгдээ бид нар сайн бодох ёстой. Улсын хурлын гишүүн бол ард түмний мандатыг авсан хүн. Энэ үүргээ сайн гүйцэтгэх ёстой шүү харин. Энэ мандатыг авсан хүн ингээ жирийн иргэн гэдэг энэ хоёрыг харьцуулж ойлгож бас болохгүй юм байна. Ард түмний төлөө зүтгүүр хүлээс улсууд байхгүй бид нэр. Тэгээд тэднийг хамгаалдаг. За аюуш ариун зайг шүү гэлээ.